За мэцгэнэ энэ удаа нэлээд эвгүй гэмт хэрэг ярихаар бэлтлээ. Герман улсад болсон уг харгас хэрэг нь Монгол хүнтэй холбоотой учраас сонгож орууллаа. Аль болох товчхон ойлгомжтой ярихыг хичээнэ. За тэгээд эмзэг мэдрэмтгий мөн насанд хүрээгүй бол сонсоод хэрэг. Энэхүү хэрэг нь 2016 онд Германы Лейпциг хотод гарсан байдаг. Хотын дундуур урсдаг голд хүний биеийн хэсэг хөвж явнаа гэсэн дуудлагыг цагдаагийн байгууллага хүлээж авснаар мэрэгжлийн шумбагч нар 2 өдрийн турш шавар замаг ихтэй голыг нэлээд хүндрэлтэй боловч нарийн шалгаж шүүрдэн эмэгтэй хүний маш харгасаар жижиглэн тастаж хайсан биеийн олон хэсгүүдийг түүж гаргаж ирдэг. Биеийн хэсгүүдийг тоосго болон ундаг дугуйны зарим нэг төмрөөр хүндрүүлж живүүлсэн байсан. Ингээд олон өдрийн турш шүүх эмнэлгийнхэн уг биеийн жижиг хэсгүүдийг нийлүүлж залган мөн ДНК шинжилгээ авснаар эдгээр биеийн хэсгүүд нь нэг хүнийх бөгөөд Мария хэмээх нэртэй 43 настай Португал эмэгтэй болохыг тогтоодог. Үхлийн шалтгааныг нь амьсгалыг нь боосон гэж үзсэн. Алуурчин цахилгаан тасдагч хөрөө ашиглан биеүүдийг маш олон хэсэг болгож жижиглэж тасцсан болохыг мөн тогтоожээ. Мария нь тогтсон хаяггүй балгах дуртай тэр хавийн баар уушин газруудаар байнга орж гарч байдаг. Ер нь алкоголны хамааралтай эмэгтэй байж цагдаа нар хотын бүх баар уушин газруудаар явж мэдээлэл цуглуулсан боловч амь насаа алдсантай холбоотой ямар нэгэн мэдээлэл олж авч чадаагүй байна. Мэдээж бүхэл таньж мэдэх ойр хавийнхан хүмүүсийг байцаасан боловч с ิจ гтэй зүйл олоогүй. За ийхүү хэрэг илрүүлэлт удаашрах шатандаа орж Мариагийн биеийн хэсгүүд олдсноос хойш 7 сарын дараа Аня гэдэг 40 настай эмэгтэй алга болсон талаар ээж нь цагдаад дуудлага өгдөг. Цагдаа нар шалгаад үзэхэд Аня нь өмнө нь ярьсан Мариагийн хамгийн сүүлд орсон бааранд бас орж үйлчлүүлснээс хойш сургаггүй болсон байдаг. Ингээд янз бүрийн шалгалт мөрдөлтүүд эхэлсэн боловч шууд бариад авах с ิจ гтэй зүйл олж илрүүлж чадаагүй. Харин цагдаа нар утасныхан дугаараар болон байршил тогтоогчоор хөөж дараах зүйлийг мэдэж авсан нь Аня алга болсон тэр орой баарнаас гараад 10 орчим хүмүүстэй уцаар ярьсныг нь мэдэж авсан. Эдгээр Анятай хамгийн сүүлд уцаар ярьсан бүх хүмүүсээс мэдүүлэг авсан бөгөөд энэ дотроос нэг эрэгтэй мэдүүлэг цагдаа нарт их с ิจ гтэй санагдсан. Учир нь тэрээр Аниагаас дуудлага аван түүнтэй уулзаад тэгээд салж явсан гэдгээ хэлсэн боловч хэсэг хугацааны дараа эргээд Аня руу залган ахин уулзсан гэдгээ хэлэхгүй нуугаад байсан. Гэтэл үүнийг цагдаа нар мэдэж байсан бөгөөд энэ нь маш их с ิจ төрүүлж байв. За энэ с ิจ гтний нэрийг Довчин гэдэг бөгөөд 38 настай Монгол улсын иргэн. Түүнийг цааш лавшруулан шалгахаар цагдаа нар гэрт нь нэгжлэг хийгээр очиход Довчин огт сандарч твцсэн зүйлгүйгээр цагдаа нарыг маш тайван хүлээж авдаг. Мөн тэрээр цагдаа нарт нэгэн сюрприз барьсан бөгөөд тэр нь Аняг хөнөөсөн гэдгээ цагдаа нарт шууд хэлж алуурчин гэдгээ хүлээн зөвшөөрсөн байдаг. Мэдээж тэр дороо баривчлагдсан бөгөөд байцаагдах явцдаа Довчин ахин цагдаа нарыг гайхшруулсан. Тэрээр голын уснаас олдсон Мариаг мөн хөнөөсөн болохоо хэлдэг. Энэ бол цагдаа нарт үнэхээр гинтийн байлаа. Яаралтай дараагийн арга хэмжээг авч гэмт хэргийн нарийн зураглалыг гаргасан. Ойлгомжтой байх үүднээс сүүлийн хэрэгээс эхлээд ярив. Аня тухайн орой баарнаас гараад Довчинтой уцаар хэд ярьж уулзсан бөгөөд тэр хоёр Довчингийн дотсон байдаг. Анягийн сэтгэл зүй тогтворгүй, маш их ямарсан, амьдрах хүсэл зориггүй болсноо хэлж өөрийг нь өгөөтгөж өхийг Довчингоос гуйсан тул Довчин Анягийн хүсэлтийг биелүүлж түүнийг хоолойг нь боож амь насыг нь хороосон гэж мэдүүлжээ. Довчин Аняг өгөөтгснийхээ дараа түүний биеийг жижиглэж тасдаж хөрөөдөн хүнс бараа зөөдөг дугуйтай жижиг тэргээр гэрийнхээ ойролцоо байдаг хуучны орхигдсон алгас болсон байшин руу зөөж нуусан гэдгээ хэлсэн. Үнэрч нохоон тусламжтайгаар цагдаагийнхан уг хуучны байшингаас Анягийн жижиглсэн биеийн хэсгүүдийг олсон боловч тэнд бүх биеийн хэсэг байгаагүй. Үлдсэн биеийн хэсгүүдээс толгой, гар, хөлийг Довчингийн амьдардаг орон сууцны зойрын давхрын шалны тоосгуудыг сугалж авч
нуусан байсныг олж илрүүлдэг. Гэсэн ч зарим биеийн хэсгүүд олдохгүй байсан нь довчин биеийн хэсгүүдийг ахин жижиглэн жорлон дурсгах энэ тэмдгийн хогонд хайсан гэдгээ мэдүүлдэг. Харин голын уснаас олддог Мариягийн хувьд бол довчин Мариятай бааранд уулзаад гэртээ авчирч нэмж ууцгаасан бөгөөд мөн бэлгийн ажил хийцгээсэн байна. Үүний дараа Мария довчингоос мөнгө шаардаж өгөхгүй бол хүчндүүлсэн гэж цагдаад хэлнэ гэснээр тэр хоёр зөрчилдсөн байдаг. Довчин Мариятай хэрэлдэж уурандаа түүнийг боож унган улмаар амь насыг нь хүнээсэн юм байна. Ингээд жигшмээр аимшигт үйлдэлээ хийж Мариягийн биеийг жижиглэн тасдаж хотын дундуур урсдаг гол руу хоосгоор хүндрүүлэн хаяжээ. Тэрээр хоёрын хоёр хүнийг гэртээ хөнөөгөөд аимшигтай харгас байдлаар жижиглэж тасдаж хайсан мөртлөө огт юу ч болоогүй юм шиг өдөр тутмынхаа хийх ёстой зүйлсээ хийгээд ажлаа таслахгүй яваад хүмүүстэй уулзаад баар саваар орж гараад яваад байсныг нь сүүлд мэдсэн Лейпциг хотын иргэд маш ихээр игдүүцэн дургуутсаж бас тус хотыг айдаст автуулж байжээ. Монгол улсын иргэн довчин гэмт хэрэг үйлдэх үедээ 38 настай байсан. Монголд төрж өссөн. 1999 онд Германд оюутан болж суралцахаар очсон боловч сургуулаа төгсөж чадаагүй. Ер нь амьдрал нь жаахан бүтлгүүтэж явж байгаад 2014 оноос Лейпциг хотод ажиллаж амьдарч эхэлсэн юм байна. Герман эмэгтэйтэй гэр бүл зохиож нэг охинтой болсон боловч гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байсан тул түүнээс эхнэр хүүхэд нь салж ганцаараа үлдсэн байдаг. Сэтгэл зүйчид түүнийг сэтгэл зүйн хямралтай, гутралд орсон, архины хамааралтай. Гэхдээ хүний амь нас хөнөөх үедээ өөрийн ухаантай байж үйлдэлээ хянах бүрэн чадвартай байсан гэж үзсэн. Түүний шүүхийн эцсийн шийдвэр 2021 онд гарч Герман улсын ялын дээд хэмжээ буюу бүх насаараа хоригдох ял авсан байна. Герман улс нь цаазаар авах ялгүй улс юм байна л да. Монгол хүн ийм аимшигтай хэрэг үйлдсэн гэдгийг сонсох тийм ч таатай биш байсан байх. Гэхдээ бид дэлхийн бусад хүн ард шиг адилхан л сайнтай муутай хүмүүс билээ. Сувгийг маань дэмжиж лайк, шеэр хийгээрэй. Subscribe дарж амжаагүй бол хонхны зурагтай subscribe товчон дээр дарж шинээр оруулсан бичлэгүүдийг маань цаг алдалгүй хүлээн авч байгаарай. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.